гаралтай Солонгос иргэн шил авсан нэгэн эрэгтэй Инчон хотод нэгэн эмэгтэйд хил амаар доромжлуулж арьс өнгөд алхуулан гадуурхагдсан гэж мэдэгдлээ. Мэдээлснээр хэрэг өчигдөр хойш Инчон хотын Ёнсүд үргийн нэгэн зочдлын ойролцоох гудамж нь гарчээ. Хохирогч эрэхтэй зогсох хороогүй хэсэгт машинаа түр байрлуулсан байсан бөгөөд нэгээс 2 цагийн дараа буцаж ирээд хөдлөх гэтэл нэг эмэгтэйд өгч ирээд жолоочийн дэлхийн хаалга инээж хараалуурсаж хэлсэн байна. 남의 집에 왜 내가 차를 대는 거야? 왜 남의 집에 내가 차를 대는 거야? 도로가 당신 집이야? Хохирогчийн хэлснээр тухайн эмэгтэй арьсангуур ялхарлан гадуур асуудалтай үг хэлж 20 гаруй минутын турш тасралтгүй дарамжилсан байна. Цагдаа нар ирсний дараа ч гэсэн эмэгтэй ойрлж шарсаар байсан бөгөөд цагдаа дуудуулахгүй гэж хохирогчийн гар утсыг булааж ахыг оролтон улмаар идсэн гэж мэдээлжээ. Мөн тэрээр хэргийн газарт ирсэн цагдаа нарт саадчруулж цэвэс авирсан байна. Кросс нь бүх төрлийн ялхарлан гадуурхалтын эсрэг зохисгуулна. Манай үйлчлэгийн шил виз хараалц буй хүмүүн гадаад паспортаараа бүртгүүлэн ашиглах боломжтой ба яг одоо аппликейшн төсөж аваад бүртгүүлэн ихний шилжүүлэх хийгээд тийш аваарай.